Сайн бацхан нөхдүүдээ Үржин Бадан багш нь. За өнөөдрийн монгол хэлнийхээ хичээл дээр бүгдээрээ мэдээллийн ихийг ятгах утгатай ихтэй харьцуулж дүгнэж сурнаа. За манай хүүхдүүд өмнө нь мэдээллийн ихийг 3-4 дугаар ангидаа биччихсэн. Энэ хичээлээрээ хэдүүлээ ийм зорилгыг төвшүүлж байгаа. Хоёр ихийн гол санааг харьцуулж, ижил ба ялгаатай талыг бичиж, мэдээллийн болон ятгах ихийг ялгаж сурнаа. Өмнөх хичээлийг сэргээн саная. Мэдээллийн их гэдэг нь уншихад ойлгомжтой, баримт нотолгоотой, танин мэд хүн мэдээлэл өгөх ач холбогдолтой байна. За эдгээр ихийг бид нар өмнө нь тооч харгаар бичдэг байсан. Тэгвэл өнөөдрийн бидний үзэх гэж байгаа ятгах утгатай их нь альва зүйлийн чухал гол шинжийг ойлгомжтой тайлбарлахдаа баримт нотолгоотой итгүүлж үнэмшүүлсэн байна. За энэ хоёр тодорхойлолтоо хараад тэмдэглээд аваарай. Мөн өнөөдрийн хичээл нь сурах хүчийн хуудас 97 98-д байгаа. За ингээд манай хүүхдүүд сурах хүчийн хуудас 98-д байгаа хоёр ихээ гаргаарай. За багш нь бас тэмдэглэсэн байгаа үүнийгээ та нарт уншиж өгье. Монгол гайхамшиг олон улсын соёл, шинжлэх ухаан, боловсролын байгууллага болох ЮНЕСКО-гоос 2007 онд Монгол хүний оюун ухаанаар бүтээсэн морин хуур хөгжмийг дэлхийн хүн төрөлхтний аман буюу утга соёлын шилдэг өвөөр зарлан тунхаглаж батламж бичиг гаргалаа. За энэ ихээ манайхан уншсан байх. За энэ их нь ямар чиглэлийн их байгаа бол та нар юу гэж бодож байна? За энэ дотор та нарын мэдэхгүй нэг үг гэж магадгүй гэж бодоод багш нь тэмдэглээд ирсэн байгаа. ЮНЕСКО гэдэг нь нүүбийн боловсрол, шинжлэх ухаан, соёлын салбар юм. За 1946 онд байгуулагдсан байна. Багш нь яагаад нүүбийн гэдэг үгийг товчилж хэлв? За өмнөх хичээл дээр бид нар товчилсан үгийн тухай үзсэн байгаа тийм ээ. Товчилсан үгийн эхний үсгүүдээр томоор бичдэг. Нүүб гэсэн байна. Энэ нь нэгдсэн үндэсний байгууллага гэсэн утгатай тийм үү? За үүнд бичүүлсэн байна. Эхний ихээ уншсан баг. За дараагийн ихийг гаргая багш нь морин хуур хөгжмөө тоглож сурцгаая гэсэн их байна. За хамтдаа уншицгаая. Би хүүхдийн ордны морин хуурын дугууланд 2 дахь жилдээ амжилттай суралцаж байна. Нэгэн удаа найз Баттай ярилцаж суугаад чи морин хуурын дугууланд надтай хамт суралцах уу гэхэд Бат би чадахгүй хаа. Надад авьяас байхгүй. Харин чамайг морин хуураар тоглож байгааг харахад гой санагддаг юм. Тийм ээ, би морин хуур хөгжмөөр тоглохдоо Монгол хүн гэдгээрээ өөрийн ирэхгүй бахархдаг. Завхан аймгийн морин хуурын багш Дэлгэр насан аймагта 2220 морин хуурчдыг сургаж гайхамшигттай амжилт гаргасан. Үүнийг монголчууд болон гадаадынхан их сонирхож сайшааж байгаа. Хоёулаа тоглоод сурчвал мөн гоёо. Чи чадна. Өөртөө итэг. Маргааш хоёулаа манай багштай уулзъя. Чадахгүй байхаа. Миний найз сонсгол сайтай гоё дуулдаг шүү дээ. Чи чаднаа. Манай багш хөгжмийн боловсралтай хүн. Гэт багш нь түр зогсъё. За та нар юу гэж бодож байна? Багш нь өмнөх хичээл дээр таамаглахыг орсон тийм ээ. За таамаглаад үз. Бат зөвшөөрөх болов юу гэж бодож байна? Найз нь түүнийг сайн ятгах чадах болов? За ингээд цааш нь багш нь их зохиолоо уншъя. Би ч гэсэн анх огт чаддгүй байсан шүү дээ гэхэд Бат эргэлзэж байснаа ашгүй зөвшөөрөв. Одоо Бат морин хуур хөгжмөөр маш сайн тоглож байгаа. Хүүхдүүдээ та нар өөртөө итгэлтэй байж
чөлөөт цагаа авьяасаа хөгжүүлэхэд зориулаарай. За ийм их байсан мэн те. Энэ их маань өмнөх ихээс юугаараа ялгаатай вэ? Ямар чиглийн их байгаа бол гэж бодож байна. За ингээд их дотроо төмөрөө ажиллаад хэдэн асуулт зохиож бичсэн байгаа даа шин. За бүгдээрээ хамтдаа бичээд явцгаая. Үзэг дэвтрээ бэлдээрэй. За эхний ихийг Монгол гайхамшиг гэсэн их байсан тийм ээ. Энэ ихийг та нар ямар утгатай их гэж бодож байна? За энд тохирсон асуултанд хэдүүлээ хариулъя. За ЮНЕСКО гэж ямар байгууллага вэ гэсэн байна тийм ээ. За эхний ихээ бичих байгаа учраас багш нь 1 гэд дугаарлаж. За ЮНЕСКО гэж ямар байгууллага гэлээ? ЮНЕСКО гэдэг нь за багштайгаа зэрэгцээд яваарай. Багш зэрэг бичээд явъя. За багш нь одоо жижигээр чинь товчлоогүй учраас боловсрол, соёл, шинжлэх ухааны байгууллага тийм ээ. Байгууллага юм гэдэг өгүүлбэрээр дуусгая. За бид нэг шинэ байгууллагын тухай мэдэж авлаа. За дараад нь юуг бидэнд мэдээлж ямар баримт татсан бэ гэсэн байна тийм ээ. Эхний ихээс юуг бидэнд мэдээлж ямар баримт татсан бэ? За тэгвэл морин хуур хөгжмийг багш нь та нарыг ингэж хариулж байгаа байх гэж бодоод бичиж байгаа тийм ээ. Морин хуур хөгжмийг хэдэн онд гэлээ? 2007 онд. За ЮНЕСКОд бүртгүүлж юу авсан бэлээ? Батламж авсан гэсэн тийм үү? За бид нэг шинэ мэдээлэлтэй боллоо. За манай хүүхдүүд өөрсдөө бас багшаасаа өөрөөр асуултанд хариулаад бас бичиж болно. Та өөрсдийн санаа бодлороо. За эхний ихтер багш нь 2 асуулт зохиогоод хариулжчлээ. За тэгвэл дараагийн морин хуур хөгжмөө тоглож сурцгаа ихтер 2 найз юуны тухай ярилцсан бэ? Найзууд ямар авьяастай байсан бэ гэсэн мэт те. За тэгвэл 2 дугаар сэдв дээрээ. 2 найз юуны тухай ярилцлаа? 2 найз. За асуултанд байнгын бүтэн өгүүлбэрээр хариулна. Асуултанд хариулахдаа хамгийн амархан нь асуултынхаа гол өгүүлбэрээс эхэлж болно те. 2 найз морин хуур хөгжмийн тухай ярилцсан тийм ээ. Морин хуур хөгжмийн тухай бие биенийхээ авиасын тухай бас ярилцсан шүү дээ. Ярилцсан. За манай хүүхдээ бичсэн баг. Мөн ямар авьяастай байлаа? Батыг юу гэж хэллээ хүүхдүүдээ? Санаарай. Батыг ямар авьяастай гэж найз нь хэлсэн мөлий? Зөөтэй дуулах. Миний найз дуулдаг юм чинь. Бат дуулах. Харин найз нь морин хуур хөгжим тоглодог байсан тийм ээ. Ийм авьяастай хүүхдүүд байсан байна. Тоглодог. Бат дуулдаг. Харин найз нь морин хуур тоглодог тийм. Ийм авьяастай байсан байна. За дараагийн асуулт нь найз нь
морин хур тоглохын чухлыг ятгахдаа ямар баримт хэрэгэлсэн бэ? Батыг ятгахдаа ямар баримт хэрэгэлсэн бэ? За жоохон бодоорой манай хүүхдүүд. За багш нь бол ингэж хариулах чинь найз нь Завхан аймгийн хэн блэ? Морин хуурын багшийн бэлтгэсэн (2220) сурагчдын тухай баримтыг ашигласан тийм ээ. За энэ баримтыг ашигласан байна. За миний хүүхдүүд гүйцэд бичиж чадчихна. За багшийнхаа бичсэнийг асуултанд хариул бичсэнийг нэг хараад аваарай. Багш нь жоохон хүлээ. Найз нь Завхан аймгийн морин хуурын багшийн бэлтгэсэн 2220 сурагчдын тухай баримтыг ашигласан. За манай хүүхдүүд бичиж амжсан баг. За дараагийн асуултанд тэгвэл чи өөрийгөө яаж хөгжүүлмээр байна? Юуны дугууланд явахыг хүсэж байна гэж байна тийм ээ. За тэгвэл чи өөрийгөө хэрхэн хөгжүүлэхийг бодож байна гэдгээ өөрийнхөө бичээрэй. Би гэдэгтлээ багш нь. Би за юуны дугууланд явахыг хүсэж байгаагаа бичиж болно. За магадгүй хөвгүүд бүхийн секцэнд явахыг хүсэж болно. Охтууд бүжгийн дугууланд явахыг хүсэж болно. За багш нь тэгвэл аль нэгнээс нь жишээ аваад би сагсан бөмбөгийн гэж тийм ээ. Сагсны за спортод бол секц гэж ярьдаг тийм. Секцэд явахыг хүсэж байна. За бүтэн өгүүлбэрээр хариулах нь хамгийн чухал байдаг тийм ээ. За үүнийг цааш нь дэлгэрүүлж болох уу хүүхдүүтэй? Болно тийм ээ. Үүний дараа заавал юу бичих ёстой вэ? Яагаад гэвэл гэдэг нь яагаад чи ингэж бодсон гэдгээ дэлгэрүүлж өөрийгөө тайлбарладаг тийм үү? Өндөр болохыг хүсдэг байж болно тийм ээ манай хүүхдүүд. За та нар өөрсдийнхөө чи юуны секцэнд юм уу дугууланд явахыг хүсэж байна? Яагаад тэгж бодож байгаа гэдгээ өөрсдийнхөө бодлоор бичээрэй хүүхдүүдээ. За ингээд цөмөрөө хоёр ихтэрээ асуулт зохиож түүндээ хариулсан. За тэгвэл одоо дараагийн асуултанд хариулъя. За үүнийг та нар бичсэн ч болно. Гэхдээ багштайгаа илүү ярилцаа явсан дээр ах тийм ээ. За нэгдүгээрт морин хур хөгжин бол дэлхийн гайхамшигт өв соёлд мөн гэсэн мэдээллийг нотлох баримт нь юу байсан бэ? Хамгийн ихэнд үтсэн хоёр их маань хоёулаа нотлох баримтд тулгуурлаж байгаа тийм ээ. За юу гэж хариулсан байна? Харъя багш нь. ЮНЕСКОд 2007 онд бүртгүүлсэн гэдэг нь нотлох баримт байсан байна. Тэгвэл дараагийн ихтэр морин хур хөгжмөр тоглож сурвал үнэхээр бахархалтай шүү дээ хэмээх ятгах утгатай өгүүлбэрийг нотлох баримт юу байж болох вэ? За нэг нотлсон байна тий. Юу байж болох вэ гэдгийг харъя. Багш дэлгэр насан 2220 морин хуурчдыг бэлтгэсэн гэдэг нь нотлох баримт байсан байна. За ингээд дараагийнх нь эдгээрийгээ
давтан сонсъё. За мэдээллийн их нь уншихад ойлгомжтой, баримт нотолгоотой, танин мэдхүйн мэдээлэл өгөх ач холбогдолтой байсан. Эхний их маань. За тэгвэл дараагийн их нь ятгах утгатай их нь аливаа зүйлийн чухал гол шинжийг ойлгомжтой тайлбарлахдаа баримт нотолгоотой итгүүлж үнэмшүүлсэн байна. За багш нь энэ дээр цэнхэр өнгөөр ижил төстэй шинжийг бичсэн байна тийм ээ. Ойлгомжтой баримт нотолгоотой гэдэг нь хоёр ихэд маань хоёуланд нь байна. Тэгвэл ялгаатай нь юу байх шиг байна? Мэдээллийн их нь танин мэдхүүн ач холбогдолтой байсан. Жишээлх юм бол танин мэдхүүн бид нар ЮНЕСКОд хэдэн онд бүртгүүлсэн бэ гэдгийг мэдэж авсан тийм ээ. Тэгвэл ятгах утгатай их нь итгүүлж үнэмшүүлсэн. Найз нь Батыг итгүүлж үнэмшүүлсэн учраас хоёулаа дараа нь дугууланд явсан тийм морин хуураар тоглодог болсон. За ингээд энэ хоёр ихээ давтах зорилготой хэдүүлээ ийм ажил хийрээ. Ялгаатай ба ижил талыг Venn-ийн диаграмаар харьцуулж бичээрэй гэсэн байна. За диаграмаа харъя хэдүүлээ. За Venn-ийн диаграмыг бид нэр математикт хвчлээ хэрэгэлдэг те. Хоёр ихийн ижил талууд хаана байдаг вүлээ? За Монгол гайхамшиг ихийн ялгаатай тал, морин хуур хөгжмөө тоглож сурцгаа ихийн ялгаатай тал. За ингээд багш нь самбарт Venn-ийн диаграмыг зуръя. За та нар өөрсдөө дэвтэр дээрээ зураараа. Хэр олон юм бичих бол гэдгээсээ багцаалдаж дугуйгаа авдаг тийм ээ. За багш нэг иймэрхүү л хавцаа юм бичих болов уу гэж бодоод ингээд дугуйгаа авчи. За багш нь хоёр дугуйгаа авчлаа. За хоёр дугуйн дээрээ эхнийх дээрээ цөмөрөө Монгол гайхамшиг ихийнхээ ялгаатай талыг, дараагийнх дээр морин уур хөгжмөө тоглож сурцгаа ихийн ялгаатай талыг бичнэ тийм үү. За энд юу бичдэг вэ? Хоёр дугуй хотолцол дээр ижил төстөө шинжийг нь бичдэг. За ингээд энийг бичихтэй их талаасаа бичнэ. Ихийн талаасаа. За ойлгомжтой баримт нотолгоотой гэдэг маань хаана нэх вэ? Ижил хоёулаа ойлгомжтой. Энэ хоёр их маань хоёулаа ойлгомжтой. Мөн хоёулаа баримт нотолгоо дээр тулгуурладаг. Хоёулаа баримт нотолгоотой. За тэгвэл эхний мэдээллийн их маань бол юугаар ялгаатай байсан бэлээ? Танин мэдхүүн талаасаа ялгаатай байсан тийм ээ. Та нарт шинэ мэдлэг олгож байсан танин мэдхүүн. За тэгвэл бидний ятгах утгатай их буюу морин хуур хөгжмөө сурцгаа ихэд маань Бат найз нь Батыг яасан бэлээ? Итгүүлж үнэмшүүлж чадсан. За итгүүлж үнэмшүүлэхийн тулд найзаагаа яаж чадсан бэлээ? Ятгсан шүү дээ. За энэ танин мэдхүүн юм маань бас баримт нотолгоотой байсан, ойлгомжтой байсан, танин мэдхүүн ач холбогдолтой байсан бол дараагийнх нь итгүүлж үнэмшүүлсэн мөн ятгсан байсан. За багшийнхаа Venn-ийн диаграмыг дураагаад бичээрэй. За өөрсдийнхөө хийж болно те. Хоёр ихийг уншиж харьцуулснаа шалгацгаая. Шалгахдаа багш нь ийм шалгуурыг боловсруулсан байгаа. Хоёр ихийн ялгаатай талыг гаргаж чадсан уу? За манай хүүхдүүд үнийг өөрсдийгөө дүгнэхдээ дугуй бол маш сайн, дөрвөлж нь сайн. За бага зэрэг ойлгож чадаагүй, амжаагүй ч юм уу, бичиж амжаагүй бол өөрийгөө дунд зэрэг гэж биччихэд дараа нь түүнийг нөхөд авах боломжтой. За ялгаатай талыг гаргаж чадсан уу манайхан? Багш нь чадсан байх гэж бодож байна. Энэ хоёр тал дээр харагдаж байгаа. Хоёр ихийн ижил талыг гаргаж чадсан уу? Хоёр их дэх баримт мэдээллийг ялгаж харьцуулж чадсан уу? Хоёр их зорилгоороо хэрхэн ялгарч байгааг харьцуулсан уу? Гэт өөрийгөө шалгаарай. За манай хүүхдүүд
хийж амжсан байх гэж бодож байна багш нь. Ингээд өнөөдрийн хичээлийнхээ даалгаврыг өгье. Сурах бичгийн хуудас 97. Сурах бичгийн хуудас 97-д байгаа хоёр ихийн гол санааг харьцуулж ижил ба ялгаатай талыг тодорхойлъё гэсэн гарч игтай энэ сэдвийн 1-4 дугаар дасгал даалгаврыг өнөөдрийн хичээлтэйгээ холбон хийгээрэй. За үүнийг хийхээ өмнө хуудас 95, 96-д байгаа усны тухай ихээ уншаарай. Анхаарлаа хандуулсанд баярлалаа, баяртай.